Sambatano, Merry Christmas. I want to wish everyone a Merry Christmas, and I'm sure everybody's prepping for their Christmas dinner right now. So I wanted to take this moment and thank all my customers, family and friends that supported us in 2025 and beyond, and would like to wish everyone joyful, happy blessings this coming Christmas season and beyond, all the holiday season and the new year in 2026. I wish everyone abundance, lots of health, and obviously, of course, lots of joyful and happy moments in your life. За сайн байцгаана уу манайхаа. Шинэ жилийн уур амьсгал одоо орчоод манай Америкт одоо Christmas-аа тэмдэглэж байна. Өнөөдөр яг Christmas-ийн өдөр болж байгаа учраас айл болгон өөрийн гэсэн Christmas-ийн юугаа бэлтэж байгаа, хоолоо бэлтэж байгаа, тийм болохоор найз нөхөд гэр бүлээ уулзах гад хүлээж байгаа энэ моментыг би бас ашиглаад өнөөдөр би бас өөрийнхөө хийж байгаа хоолнуудаасаа та нартай шеэрлэхээр энэ чи Christmas-ийнхаа ширээг ямар хоол өнөөдөр бэлдснийгаа өнөөдөр бас харуулахаар лайв ороод ирлээ. Тийм болохоор энэ шинэ ирж байгаа ондоо та бүхэндээ хамгийн сайн сайхан ад жаргал, эрүүл мэнд, дээрээс мэдээж ажил төрөл бүх одоо хийж байгаа ажил төрөл сургалт юунд чинь амжилт хүсье гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн бидний Christmas-ийн ширээн дээр хийж байгаа хоолнуудаас өнөөдөр танилцуулах гэж ороод ирлээ. Мэдээж салат мастер гэж бид нэр салат мастерын тоон ямар гоё хоол хийсийг танарт үзүүлээ. Let's go. За хамгийн эхний манай юунд болохоор манай electric skillet. Electric skillet дээр би ямар ч усгүй, тосгүй ногоож игэнсэн байгаа. Come on over, get closer here. За энэ дээр би төмөс, ловон, green peas, тэ ногоон борчир, тэгээ sweet potato хийсэн байгаа. Ямар ч ус хийгээгүй electric skillet дээр 350 градус дээр medium гал дээр халаагаад хоох дуурсны дараа галаа 200 болгоод хамгийн бага дээр болгоод ерөөсөө 18-аас 20 минутын дотор ингээд бүх ногоонууд чижигэд гоё амархан болсон байна. Энэ бол супер гоё амттай. Би энэ чи зүгээр жоохон давс пирц тэгээд юунууд бүтэн юм саримснууд хийсэн байгаа. Тийм болохоор энэ маань аюу гоё амттай дан ногоо аваа. За хоёр дахь хоол маань нийслэл салат. Нийслэл салат маань ахаад бид нэр энэ come closer here so you can see the content of the pots here. Энэ ногоогоо би ерөөсөө ямар ч ус хийгээгүй төмөс, ловон, горохо бүгдийг нь хийгээд дээрэс нь өндөгнүүдээ дээр нь тавьж өгсөн ба. Бас яг адилхан концепт 350 градус дээр хоох дууртал юу яагаад хоохны дуурсны дараа градус 200 болгоод бас 18-аас 20 минут. Энэ миний энэ өнөөдрийн будааг шагчин дээр бүтэн тэр чигээрээ дүүрэн байгаа учраас би 20 минутаар хийсэн байгаа. Тэгээ одоо ингээд бүх ногоонууд чинь нийслэл салаатын чинь 3-4 тоогоон дээр хийдэг. Тэгэхэд энэ нэг тоогоо манай будааг шагчин дотор бүтэн нийслэл салаат ч өнөөдөр манай бараг 30-аад хүн ирнэ. Тэгэхэд энэ бол хангалттай нийслэл салаат хийх хангалттай тоогоо байгаа. Энэ дотор 5 литр ордог гэж ойлгочих болно. Тэгээ энэ чинь өндөг маань, ногоонууд маань бүгд нэг чигэд ямар ч усгүй, ямар ч давсгүй гоё супер перфект болж байгаа. За ингээд төмсний салаат маань энд бас бэлэн байгаа. За дараагийн хоол маань бид нар энэ чинь манай 7 квартны шүлний тоогоон дээр манай салат мастрын 7 квартны шүлний тоогоо гэж чинь 6.5 литр орно гэсэн. Манай энэ чинь өнөөдөр лазанья суп хийсэн байгаа. За энэ дотор маань ингээд лазанья суп бэлэн болсон байна. За энэ манай хамгийн томоос доотлон гэсэн 12 квартын шүлний тоогоо байгаа. Энэ маань амсар айгүй томтой. Энэ жирийн шүлний тоогоотой харьцуулах юм бол энэний амсар маань айгүй өргөн том гэсэн. Тийм болохоор энэ амсраараа том учраас мах шүл хийхэд бүр супер. За манай энэ чи өхрийн мах ингээд бид нэр ингээд буцалгаад шүл гаргаад махаач идэн, шүлөөч идэн. Ингээд манай шүл маань 12 квартын манай шүлний тоогоон дээр болж байгаа. За энэ маань манай сая салат мастрын сүүлд гарсан авто тоогоо байгаа. 80 жилийн ойд гарсан байгаа. Энэ тоогоо маань өнөөдөр бид нар энэ barbecue chicken хийсэн байгаа. Энэ дотор бүтэн Costco-д байдаг нөгөө 3 уудтай юм chicken wings-үүд байдаг шүү дээ. Чи одоо хэдэн кило мэдэхгүй нэлээд chicken шүү дээ. Тэгэхэд энэ дотор тэр чигээрээ багтаад бас зөндөө зай үлдсэн байгаа энэ дотор. Тэгэхээр энэ тоогоо маань нэлээд багтаамжтай 6 квартын багтаамжтай гэдэг чинь ойролцоогоо 5.5 литр энэ дотор бүр хангалттай багтана. Тийм болохоор 4-5 хүний шүлтэй хоол, гуляш, хуурга, цөөвөн, хуушур бүх юм хийж байна. Дээрээс нь хавтгай учир энэ чинь хуушур муушур юм дээр хайхад боломжтой, хуурга хийхэд боломжтой, цөөвөн хийхэд боломжтой.
За энэ ч бид нар будаатай цай хийсэн байна. Энэ манай нэг квартын жижиг хөөрхөн тогоо байна. Энэ дотор будаатай цай хийсэн байгаа. Нөгөө олон нөгөө манайханд энэ ч олон хүн уухгүй ч юм жижиг тоогонд хийсэн ба. Хүмүүсийн жижиг тоог авахгүй хэрэггүй гэдэг. Энэ жижиг тоогоо маань айгүй хамгийн хэрэгцээний өдөр тутмын тоогоо байдаг. Манай нэг кварт, 2 кварт, 3 кварт гэдэг 4 кварт гэж жижиг тоогоонууд байгаа. Тэр маань ерөөсөө өдөр тутмын одоо жижиг нэг ая хоолоо халаагаад идэх тийм үү? Каша хийгээд идчих. Хүүхдийнхээ хоолыг хийх, цай буцалгаа дуух тийм янз янзын юм гоё аргаар өндгөө чанчин юм чи тийм үү. Тиймэрхүү маягаар энэ жижиг тоогоонуудыг өдөр тутамдаа байнга хэрэглэхийг бодоор. За энэ манай салат мастрын юу вэ? Данх байна. Энэ маань нөгөө залгууртай данх байгаа. Надад одоо ерөөсөө нэг вэ хоёрхан ширхэг ийм залгуургүй шууд плеткэн дээр гал дээр тавьдаг данх байгаа. Хэрвээ сонирхох юм бол надтай холбогдож болно. Энэ маань манай электрик нөгөө шууд залгаад конопын дараад өөрөө унтарчдаг тий автоматар унтарчдаг тоогоо байгаа. За тэгээд өнөөдөр манай ингээд өнөөдрийн хоол маань тэгээд дээрээс нь бид нар бас мэдээж бууз хийн. Ямар Монгол баяр буузгүй ах вэ? Тийм болохоор өнөөдөр бид нар одоо манайхан бүгдээрээ нийлж байгаад одоо бид нар буузаа хийх гээд бас бэлтэж байна. За тэгээд манайхан бүгдээрээ сайхан баярлцаагаарай. Тэгээд шинэ ондоо бүгдээрээ баяр хөөрдүүр одоо яг баярын өдрүүдээр одоо хүмүүс бүгдээрээ найз нөхөдтэй гэр бүлээрээ одоо уулзалтаж партидах олон юмнууд байгаа. Тийм болохоор хэрвээ асуух юм байх юм бол манай салат мастрын тогоонууд дээр амархан хурдан нэгээс нэг хагас цагийн дотор 20-30 хүний парины хоол хийх бол ерөөсө хурдан амархан easy тэгээд ерөөсө хялбар ямар ч тэгж нөгөө нэг ядрахгүйгаа дээрэс нь өөртөө enjoyable одоо амархан энэ олон хүний хоолыг хийж болох боломжтой гэдгээрээ хүн нөгөө нэг хоол хийхээр одоо ингээд заавал супер одоо тоогооч шиг одоо супер хоол хийдэг хүн байх ёстой гэж бодоод байдаг. Тим юм ерөөсөө байх хэрэггүй. Зөв equipmentтэй зөв тоогоогоо хэрэглэх юм бол хоол хийн гэдэг маань нэгдүгээр хурдан, амархан, амттай, дээрэс нь эрүүл, дээрэс нь аль ямар ч хүнийг тоогооч болох боломжтой гэсэн үг, окей? За тийм болохоор дараагийн лайв хүртэл баяртай бүгдээрээ сайхан баярлцаагаарай. За бай.